Өргөдлийн байнгын хорон дээр бид нар хэд хэдэн асуудал хэлсэн. Тэрнээс одоо бидний ярьж байсан асуудал тухайн үед цалин мөнгө нэмэх, эм чиглэлийн ажилчдын цалин нэмэх асуудал дээр би асуултууд асуусан. Маш тодорхой асуултууд. Тэгээд дараа нь саналаа хэлдэг шүү дээ. Тэгээд саналаа хэлсэн. Тэгээд саналаа хэлээд дуусаад байж тал ерөөсөө гинтгэл тэр миний урд ингээ хараад сууж исэн хүн чинь нэг мэдсэн чи яг миний хажууд яг ирээд ингээ тулцсан. Миний энэ талд нэг хоосон суудл байсан. Тэгээд аюу хурж ирээд чи зүгээр айтаахан багаарай. Хохин шүү. Ийм ярьж идэг чи гэдэг одоо бүр энэ ч одоо хүн ингээд яг тулж хурж ирээд нүрээ тулгаад тэгээ ингээд бүх биеэрээ ингэж одоо нөмрөөд ингээ яриад эхэлж байгаа юм л та. Тэнгүүд тэр цаан сууж исэн Лука гişүн одоо миний энэ талд хажуудалд сууж исэн Лука гişүн. Би тухайн үед үнэхээр шоконд орсон. Сандарсан эхлээд энэ ч одоо юу вэ яалаа энэ чинь гэд бүр ингээд тэгэнгүүт Лука гişүн тэндээс босч ирээд шууд та одоо юу болоод байгаа юм бэ? Яагаад ийм зарчмын асуудал ярьж байгаа гişүнийг ингэж байгаа ингээд дундуур орсон. Дундуур гэдэг нь одоо чи би бас сууж байгаа юм чи. Би тухайн үед нөгөө сандарсан байсан маш. Тэгээд юу вэ би одоо салбарыг сайжруулах тухай юм ярьж штэ. Энэ асуудал шийдэгдчих юм бол одоо салбарт л хэрэгтэй. Тэгж ярих юм бол сайдад хэрэгтэй. Энд чинь суугаад яриач мараач гэж бүртэл би хэлж үзсэн. Тэгээд тэр хүн бол ерөөсөө намайг шууд л айлгаж хичээж улсын хурлын гишүүний бүр ирэхэд халдснараа дараагийн юмыг одоо яриулахгүй болох ийм тактик хэрэгжилж байгаа юу гэдэг нэг асуудал байгаад байна. Тэгээ хажууд гишүүд байсан. Тэгэхээр жишээлбэл усан жамц гишүүн болоо одоо тэр хогчин шүү өндөр гэдгийг сонсоод хурж ирж одоо яахархуу тэр чинь нөгөө ёс зүйн хувьд одоо өндөр дэд хэмжээтэй байна шүү дээ тэр чинь тий. Тэгээд ийм байдлаар одоо гишүүнтэй харьцаж байна гэж өмөрж дуурж ээж улсын хурлын гишүүн одоо засгийн газрын сайд чин бүрэнг надаас одоо холдуулсан гэхүүдээ. Тэгэхээр би одоо үнэхээр гайхаж байна. Одоо гэрчтэй гэгээн цагаан өдөр олон хүмүүсийн болсон. Тэгээд бүр тухайн эсрэг байранд одоо нөгөө талаас урдаас харж суужаад буцаж хурж ирээд над руу бүр тийм байдлаар дайрснагаа шууд үгүй гэж хэлж байгаа болвол сайдаа болий. Улсын хурлынхаа гишүүнийг болий. Иймч хүний ёс зүй гэж ядж юм байна уу? Яаж ийм хүн ёс засал хийгээд иргэдийг одоо эдгэх, эмчлүүлэх гишүүнүүд улсын хурлын гишүүд ч одоо санал өгж дүгнэлтээ гаргаж одоо хууль боловсруулах эрхтэй. Энийг яаж хийж чаддаг? Сайд хүний үед би одоо хэлж байгаа үг үсгт нь яаж бид нар итгэх юм? Магадгүй харанхуй газар одоо би ганцаараа гараад би дандаа л халахдаг гэрлүүгээ. Одоо энэ хүртэл надад бүр шууд занал хийсэн сэтгэл төрж шít. Би одоо хүн чанга арихыг занал хийлсэнтэй ялгаж салахгүй байх уу би? Тэ? Хохин шүү гэж хэлсэн гэдгийг би одоо худлаа зохиож хэлэх үү? Хийм сонсох уу? Энэ би бүр үнэхээр гайхаж чинь яаж ингэж шууд худлаа ярьж улаан цагаан одоо ингэж хандж чаддсан юм бэ? Ямар ч байсан би одоо хууль дүрмийн хувьд одоо улсын хурлын гишүүн одоо сайд дарганы ёс зүйн дэг журам байдаг. Тэр дэг журмын дагуу гомдлоо гаргана. Тэгээд тэр гомдолт маань ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх бах. Одоо ер нь ингээд гишүүн хүнийг ажиллаа хийснийхэн төлөө үнэн зөв бодтой эрүүл мэндийн яам яг бодлогын асуудлыг ярьж одоо эмч эмнэлгийн ажилчдыг цалингийг яаж нэмэх вэ гэдэг өргөдлийн байнгын хорооны гишүүний хувьд хэлснийхээ хувьд ийм айдас давтуулж ингэж санал хийлж байгаа явдалт бол байж болшгүй хүлээж дэвчшгүй асуудал гэж болж байна. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Хувь хүний хүмүүжил, хувь хүний ёс зүй, хувь хүний одоо өдий хүртэл одоо хүн болж те бие биентэй одоо хүнээс хүн рүү харьцаа нэг наад захын асуудал байхгүй. Тэр хим хэмжээг мэдтгүү сайд, мэдтгүү гишүүн, мэдтгүү эмч, ийм салбарын хүн байгаад надад үнэхээр гутамшигтай байна. Би үнэхээр санаагаар унж байна. Энэ салбарт би яаж гэрэл гэгээ цацруулах юм бол гэдэг надад тун ойлгомжгүй санагдаж байна. Одоо эн чинь 2 дахь удаага сонгогдсон улсын хурлын гишүүн. Тэгээ яг салбараа төлөөлсөн тийм үү. Тэгэхээр чи бүх улсын хурлын гишүүд энэ хүний юу намайг харж байсан байгаа шүү дээ. Өнгөрсөн жилч одоо өнгөрсөн өмнөх сонгуулийн бүр ирэхийнхаа 4 жилч одоо ч гэсэн тийм. Тэгээ сайд болохоосоо хэлжсэн ярьжсэн юмнууд нь зөндөө байгаа тийм үү. Асуудлыг бол уг тоонд нүртэл би ойлгож байгаа болов гэж найдаж байсан. Гэхдээ эмч хүн тэр тусмаа мис заслын эмч хүмүүс одоо яг салбар дээр болоод сайд болохоор
үнэхээр мэдлэг мэрэгжил ойлголт нь дутуу байгаад байна. Салбарын хооронд бүрэн тогтолцоогоо ойлгохгүй байна гэж би сүултээ дүгнэж байна. Яагаад гэхээр бид нар одоо нэг ажлын хэсэгт байхдаа бид нар одоо тухай бүрт нь за ийм өөрчлөлтүүдийг хий, ийм шинжилтүүдийг хийдэг, тогтолцоо чинь ийм байдаг. Хүний нөөцөө ингэж бүрдүүлээ. 6 блок тус болгон дээр ийм арга хэмжээ авахулъя гэдгийг одоо бүтэн ярьсан шүү дээ. Тэгтээ чинь одоо ингээ сая 3 одоо сар гэсэн шүү дээ, тийм үү? 100 хоногийн хугацаанд хийх, бүтээх, өөрчлөх, янзлах боломж нь бүрэн байсан байхгүй юу? Тийм биз. Наад захын одоо ийм шинжилгээ ухааны ойлголттой тийм тооцооллуудыг ч гэсэн одоо юу ажлын хэсгээс ч мэрэгжлийн багаас аль талаас нь хэлж ярьж ирсэн. Тэгээ эдгээр асуудлуудыг яагаад сайд болоод хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр ийм реакц үзүүлж ингэж хандж байгаа нь бол надад ер нь итгэл найдар бага л байна л да. Бага байж явах юм их бүрэн унтарсан ер нь л гэж хэлээ шулуу.